3 хүүхэдтэй айлыг болон 4 хүүхэдтэй айлууд дээр бас нэг тодорхой хэмжээний боломжуудыг олгоно гэдэг мэдээлэл өгчсэн шүү дээ. Тэр ажил маань ер нь ямар шатнд авч байна? Тэр яг яахаар болсон? Тий, одоо манай яам дээр бас ажлын хэсэг байгуулагдаад манай яам дээр 7 хууль байна. За инх хамгаалсан сайд байхдаа ажиллаад нэлээд чамбааруулсан хуулиуд 7 хууль байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай, хөдөлмөрлөлтийг дэмжих тухай, гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай гэх зэрэг зарим нь шинжилсэн найруулга, зарим нь анхдагч хуулийн төслүүд гэх зэрэг 7 хууль байна. За бид нар хуулиудаа одоо та асууж байгаа нь маш сайн болж байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн дээр бид нар 3-аас 4 одоо маш хэрэгтэй энэ поинтуудыг оруулж ирсэн. Сайн таны хэлдэг 3 ба түүнээс дээш хүүхэдтэй бол хувийн орлогын албан чөлөөлөё. Энэ маань гэр бүлийн 2 хүн одоо нэгэн татвараас чөлөөлөгдөж байгаа юм чинь үгүй хөшөө төртөө төргөж чөлөөлөж хоёулаа ажил хийгээд нэг талаа хөдөлмөрлөлтийг дэмжих бодлого. Нөгөө талаа 3 ба түүнээс дээш хүүхэдтэй байвал хоотоос чөлөөлөе гэж байгаа. Энэ нь өөрөө мөн хүн ам зүйн бодлого, олон хүүхдийн бодлогыг дэмжиж байгаа бодлого. Олон хүүхдийн гэхээр яг хуу бид нар эхний ээлжинтэн санал асуулга явуулсан. Одоо 2 хүүхэдтэй болохоор бид нар одоо хохирох ёстой юм уу эсвэл илүү ирэх хэдлэхгүй юм уу гэдэг асуулт яригдж байгаа. Одоо та бүхэн дэлхийн улс орнуудыг хараад Европ гэдэг ч юм уу Солонгос, Японд үндсэндээ төрөлт нас оролт хоёр нь ойртой идэрлээ. За манай Монгол улсад ч гэсэн одоо 10 жилийн өмнө 80 мянган хүүхэд төрдөг байсан бол 50 мянга руу ороод ирлээ. Энэ чинь нөгөө талд нас оролт маань бас тодорхой хэмжээгээр нэмэгдээд явж байна. За яг энэ байдлаараа өсөлтийн төрөлтийн хурд маань энэ байдлаараа явах юм бол 20 жилийн дараа ажил хүчний асуудал яригдана. Ажил хүчний асуудал яригдаад ирэхээр идэвхтэй хөдөлмөрлөлтөд эндэж төлж байгаа хүмүүсийн тоо буураад ирэхээр нөгөө талд тэтгэврийн агчдын тэтгэврийг яаж тавих энэ маш том асуудлууд байхгүй. Тийм учраас энийг зүгээр Абубакир бодоол 3 хүүхэдтэй бол ингэчээ 4 хүүхэдтэй бол ингэчээ гэсэн зүйл огт биш. Энэ бүгд шинжлэх ухааны үндсэлтэд явж байгаа зүйл. За эдгээр хуулиуд маань зарим яамдуудаас саналаа аваад явж байна. За гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль маань тодорхой хэмжээний төсвийн одоо үр дагавартай учраас хотоос чөлөөлжгөр нийтдээ нэг 150 мянга орчим хүний хүн амын орлогын албараас чөлөөлөгдөхөөр нөгөө талдаа татвар төвлөрүүлэлтээр 206 тэрбум төгрөгийн эффект гарч ирнэ гэсэн. За энийг мэдээж хэрэг сангийн яам зөвшөөрөх үгүй юу тийм ээ. Нөгөө талдаа хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль маань үндсэндээ өргөн барихад бэлэн болсон. Иргэн гэрэл маг тэтгэвэр тарахад 2 их усур тэтгэвэр авах болцоог гаргаж өгч байна. Нөгөө талдаа тэр хувийн тэтгэврийн санд байж байгаа тэтгэвэр маань өвлөгдөн тийм ээ. Эсвэл бөөнөр нь авч болно гэсэн маш олон давуу талууд. Нөгөө талдаа хөрөнгөний зах зээлийг дэмжсэн бас нэг шинэ одоо хөрөнгө оруулалт их усур бий болж маш олон сайн үр дагавартай учраас төсвийн одоо үр дагавар багтаа хуулиуд маань ерөөхдөө явчих баг. За энэ хүрээнд би бас тантай санал солилцчихсэн. За дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ахлаад явж байгаа энэ сарда багтаад бид нар хэвлэл мэдээллийнхэн дэглээд энэ хуулиудаа сайн сурталчилмаар нийгэмд иргэдэд одоо сайн ойлгуулах хэрэгтэй байна. Хүлээлт бий болох хэрэгтэй байна. Тийм учраас энэ ажлуудаа бид нар нэг сарда багтаж биелүүлээд 3 сарын 15-нд чуулган эхлэхэд улсын хурлд өргөн бариад ингээд хуулиудаа явуулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс